За сайн байцгаана уу. Золбоогийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр золбоо нь яга бичлэгийг эхлүүлэхдээ ингээд энийгээ сууж байгаа юм бэ гэхлээр та бүхэндээ үнэхээр сонирхолтой инээдтэй нэгэн бичлэгийг хүргэхэд бэлэн болоо сууж байна. Ямар бичлэг юм бэ гэхлээр Солонгост Кёрон Чомбу Опче гэж байдаг хгүй. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхлээр гэрлэлт зуучлалын агент. Хүмүүсийг хооронд нь гэрлүүлдэг, хооронд нь уулзуулдаг тийм байгууллага компани гэдээ ойлгочиход болно. За тэгээд тэр гэрэл зуучлалын агентэд ганц бие хүмүүс нөхөртөө их нэртэй болох гэж маш олноороо бүртгүүлдэг. За зөвхөн солонгос хүмүүсийг хооронд нь гэрлүүлдэг юм үгүй ээ. Солонгост маш олон ганц бие залуучууд байдаг тийм. Тэгэхээр тэр залуучуудад зориулаад бас гадаад эмэгтэйчүүдтэй гэрлүүлдэг юм байна л та. Одоо жишээлбэл Вьетнам, Бангладеш, Хятад, Монгол гээд иймэрхүү эмэгтэйчүүдийг зуучладаг тийм гэрэл зуучлалын агентэд хүртэл зөндөө байдаг. За ямар тааш би нэг гэрэл зуучлалын агент дээр очиод мөнгөө төлөөд бүртгүүлчлээ гэж бодъё л доо. Би membership эрхийг аваад бүртгүүлчлээ. Одоо надтай эмэгтэй хүмүүсийг танилцуулж эхлэв штэ. Гэхдээ тэрнээс өмнө миний талаар миний бүх мэдээллийг мэдэж авдаг юм байна. Миний талаар бүх мэдээллийг мэдэж авч ээж надад тохирсон эмэгтэй хүнтэй намайг уулзуулна штэ. Тэр бүртгүүлж байгаа эмэгтэй хүмүүс ч гэсэн бүх мэдээллээ өгсөн байгаа. Би нэг иймэрхүү залуутай уулзмаар байна гэд. Тэгээд бүх мэдээллүүдийг харж агаад ер нь жоохон за энэ хоёр хоорондоо тохирчих юм шиг байна гэсэн хүмүүсийг хооронд нь уулзуулдаг юм байна л да. За одоо бүр сонирхолтой та бүхэн сайн сонсож байгаарай. Энэ бүртгүүлж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн мэдээллийг нь аваад A ангилал, B ангилал, C ангилал, D ангилал гэж дөрвөн ангилалд ангилдаг юм байна л да. Тэгэд A ангилалд орох юм бол мэдээж маш сайн байна гэсэн үг. Мэдээж гой A ангиллын хүмүүс хоорондоо уулзах нь шүү дээ. Тэгээд D ангилалд нь орох юм бол ер нь жоохон хэцүүхэн болцсон хүмүүс хоорондоо уулзна гэсэн үг. Тэгээд би энэ нэвтрүүлгийг үзэж байгаад энэ гэрэл зуучлалын агентийн захирлынх нь ярьж байгааг сонсоод би ер нь ямар ангилалд орох бол гэд бодоод үзсэн чинь би шууд D ангилалд орох юм билээ. Нэрээ тоглоомжгүй. Би яагаад өөрөө D ангилалд орж байгаа вэ гэдгээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд та бүхэнд маш тодорхой тайлбарлаад өгнө за. Тэгэхээр та бүхэн бараг энэ бичлэгийг үзээд золбоо ингээд D ангилалд орж байгаа юм биш тэгээд бүгдээрээ ойлгочихно. Гэхдээ байж байгаараа та нар ч гэсэн бараг D-ийн D ангилалд орох байх заяа. 35 наснаас дээш гарсан бол ер нь бол D ангилал руугаа шууд орчт юм байна. 35-аас дээш гарсан л. Энэ гэрлэлт зуучлалын агентийн захирал эмхтэй нөгөөдөлийг өстө чинхэн хийж өгөн заяа. Яа бүр би энэ нэвтрүүлгийг үзэж байгаад бүр ингээд өмнөөс нь хүний өмнөөс нь хичдэж шүү дээ. Бүр ингээд яа үгүй бити тийм асуултаа үгүй бити гэд. Ер нь бол аюу сонирхолтой хөгжилтөө бичлэг. Гэхдээ яг энэний цаана бас бид нар сурах юм аюу их байлаа шүү. Зөндөө байлаа. Та бүхэн энэ бичлэгийг үзээд бас ер нь зөндөө юмыг ойлгож аавна. Чи ер нь ийм юм биш үү? Ер нь ингэх ёстой биш үү? Ийм юмыг эрэгтэй хүмүүс хард юм шүү дээ. Ийм юмыг эмэгтэй хүмүүс хард юм шүү дээ. Бид нар ч одоо энийг хаях ёстой юм биш үү те? Дөнгөж 20 гарч яваа те ирч хүчтэй залуучууд шиг омглон нас аль хэдийн өнгөрсөн юм шүү дээ. Бид нар ер нь аль хэдийн буулт их болцсон байхад ер нь 35 гарцсан хүмүүс чинь бас л нөгөө нэг омглон байдал те тэр бардам занга хаяагүй байт юм байна. Тэгээд энэ захирал нөгөөдөлж яста пят нь ойлсон заяа. За тэгвэл бүгдээрээ хамт бичлэгээ үзцгээе. Сайн байна уу та? Сайн байцгаана уу? Намайг Хунсан Шин гэдэг. Та гэрлэлт зуучлалын агентэд өмнө бүртгүүлж байсан уу? 30 дөнгөж гараад нэг удаа бүртгүүлж байсан. Тэр үедээ та залуухан байсан баха. Одоо арай өөрөөр ярина шүү. Илэн далангүй эхнээс нь таны талаар бүх мэдээллийг чинь авах хэрэгтэй учраас сайхан илэн далангүй ярилцгаая. За таны бодлоор та өөрийгөө ямар зэрэглэлтэй гарна гэж бодож байна? Мэдгүй. Би хайж ийна. D зэрэглэл авчвал яана. D зэрэглэл авмааргүй байна. За эхний ээлжинд нас 1988 оных юм биш үү та? Хэдтэй гэсэн үг лээ? Би насныхаа талаар бодмооргүй байдаг юм аа. Үгүй ээ тэгж болохгүй бодох хэрэгтэй. Бодохгүй биш болохгүй шүү. Ямар тааш 30-ын талаас нь гараад явцсан байгаа. За та 38 нас хүрчлээ. Яарах хэрэгтэй. Эхний ээлжинд насан дээрээ та 2 оноо авлаа. Бүртгэж авахдаа бас царай зүс бие хааг нь хардаг. Би таны зургийг харлаа, боддоор ч бас харлаа. Та яг үннийг хэлэхэд залуухан харагдахгүй байна. Өөрийгөө залуухан харагддаг гэж боддог юм биш үсттэй. Хүмүүс залуухан харагдчихна гэж хаяа хэлдэг байсан болохоор залуухан харагддаг гэж боддог байсан штэ. Залуухан харагдахгүй байна. Гаднах төрхтөр чинь 2 оноо өгье. Мэргэжил чинь уламжлалт эмч юм байна тийм үү? Гэхдээ та эмнэлгээ нэгээд сайн явахгүй болохоор нь хаалгаа бариад 1 жил болсон байна. Ажилгүй гэж ойлгож болох уу? Цагийн ажил хийж байгаа.
Цагийн ажил хийж байгаа бол ажилгүй л гэсэн үг. Тийм л дээ. Та эмчгээд таны оноо нэмэгдэхгүй. Ямар ч ажил байсан тэр ажлаараа дамжуулаад орлого олж байгаа тохиолдолд тэр мэрэгжлийн үнц нь тодорч гарч ирдэг. Гэтэл та уламжлалт эмч хүн байж ямар ч орлогогүй байгаа болохоор цалин дээр чинь 1 оноо өглөө. Тэгвэл танд хэрэг хэмжээний хөрөнгө байгаа вэ? Надад одоохондоо хураасан мөнгө төгрөг хөрөнгө гэж байхгүй. Имлэг маань дампуурсан. Ойлголоо. Тэгвэл хөрөнгө дээр ч гэсэн 1 оноо. Аав чинь хөрөнгө мөнгөтэй юу? Хөрөнгө байхгүй бах уу. За тэгвэл та ар гэр бүл дээр 2 оноо авлаа. Мэргэжлийн хувьд та хөдөө орон нутгийн их сургууль төгссөн ч гэсэн яах вэ? Эмч гэдэг утгаараа 4 оноо өгье. Та гэрлэхэд бэлэн биш байна. Эмэгтэй хүн 35-аас дээш гарсан ганц бие бол өөрийн гэсэн мэргэжилтэй, ажилтай, хөрөнгө мөнгөтэй байх нь энгийн ойлголт. Хэрвээ танд энэ бүгд байхгүй бол эрэгтэй хүн танд татагдахгүй. Таны зэрэглэл ди гарлаа. Одоо тэгвэл танд ямар эрэгтэй таалагддаг талаар ярилцъя. Би бичснийг чинь харсан нэлээ урт юм биччихсэн байна. Эхний ээлжинд гаднах төрхөн цэвэрхэн байгаасаа гэж бодож гин. Тамхи татдаггүй байвал сайн, шоуддаггүй байвал бас сайн. Эрэгтэй хүнээс дэндүү их юм хүсэж байна. Та өөрөө ийм бай, тийм бай гэж ярих хэмжээний хүн биш. Та өөрөө гэрлэхэд бэлэн биш байгаа гэдгийг ойлгож гин үү? Яг үннийг хэлэхэд эрчүүд олонний танил од шиг хөөрхөн байсан ч эмэгтэйчүүдийг голж шилдэг нь үнэн. Гэхдээ хүний гаднах байдал, хөрөнгө мөнгө иймэрхүү зүйлсийг хардаггүй эрчүүд гэж байдаг үсттэй. Гэхдээ тэхийн тулд та өөрөө залуухан байх хэрэгтэй шүү дээ. Би их юм хүсч болохгүй гэдгийг ойлгож л байна л да. Гэхдээ намайг ойлгодог хүнтэй л уулзмаар байна. Санхүүгийн ойлголтын хувьд надтай адилхан байвал уучлаарай, танд санхүүгийн талаар ямар ч ойлголт алгаа. Санхүүгийн ойлголтыг гэрлэлтийн агентууд хуримтлуулсан хөрөнгө жилийн орлогоор нь боддог. Таны хувьд санхүүгийн тал дээр юу ч алга. Гэхдээ бүр нэлээ муу зэрэглэлд орно шүү. Санхүүгийн хувьд надтай адилхан гэж ярьж болохгүй. Та санхүүгийн ойлголттой хүн биш. Эсвэргээрээ та өөрөө санхүүгийн эрхчлөөнд хүрсэн эрэгтэй хүнийг хайж байгаа гэдгийг чинь би мэдчихээн. Танд яг үннийг хэлэхэд хөрөнгө мөнгөтэй санхүүгийн эрхчлөөнд хүрсэн эрэгтэй хөрөнгө мөнгө байхгүй. Санхүүгийн ойлголтгүй эмэгтэйгээс зүхтах хандлагатай байдаг. Энэ эмэгтэйтэй суух юм бол миний хөрөнгө мөнгийг юу ч өрн тарын хийгээд дуусах юм байна гэж боддог. Надад үнэхээр юу гэх юм бэ дээ? Бодит байдлаа харж байгаа болохоор жаахан хэцүү л байна. Ойлгож байна. Гэхдээ өөр арга байхгүй. Та ямар дутагдaltaа гэдгээ мэдчихээж юуг би хүсэхгүй байх вэ гэдгээ ойлгоно. Би таныг доош хийх гээгүй шүү. Та өөрийнхөө бодит байдлыг ойлгож ээж эр хүнд тавьж байгаа энэ өндөр шаардлагуудаа бууруулна. Танаас эргүүлээд асууя л да. Эрэгтэй хүний ааш зан, хөрөнгө мөнгө, нас, царай зүс, бие хаа, гэрлээд хүүхдтэй болоод салсан энэ бүгдээс та алийг нь хайж чадах вэ? Би хүнтэй суугаад салсан хүнтэй яагаад ч уулзахгүй. Салсан хүнтэй уулзахгүй гэж үү? Насыг чинь харахад уг нь уулзах цаг чинь болцсон л байна да. Үгүй ээ, би дургүй байна. Салсан эрэгтэй яагаад болохгүй гэж. Тэгвэл үлдсэн бүгдийг нь та хаях хэрэгтэй. Заавал тех хэрэгтэй гэж үү? Тийм ээ. Тэгвэл би таны талаар эрчүүдэд танилцуулахдаа гэрлээд салсан биш л бол бусд нь бүгд хамаагүй гэж танилцуулна шүү. Үгүй ээ, дараагийн зүйлсийг ч гэсэн оруулаад өгөхийг бодоорой. Ойлголоо, би хичээнэ. Яг уу танд авах зүйл гэвэл одоо хэцүү байгаа ч гэсэн ямартай ч эмч хүн гэсэн давуу тал байна. Гэхдээ уулзаж үзэхээс өмнө уулзаачгүй байж энэ нь болохгүй байна, тэр нь болохгүй байна, энэ нь таалагдахгүй байна, энд нь дургүй байна гэд байвал цаашдаа нөхөргүй амьдрах магадлал өндөр шүү. Чадна үстэй. Та миний юу ярьж байгааг ойлгосноо? Тийм ээ. Ойлголоо. Тэгвэл би хичээе. Та ч хичээгээд энэ жилдээ багтаа заавал хүнтэй суугаарай. Илэн далангуй ярилцсанд баярлаа. Баярлаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Уулзсандаа баяртай байна. Намайг Ихисүү гэдэг. Та өмнө нь гэрлэлт зуучлалын агентлагт бүртгүүлж байсан уу? Тийм ээ, 1 жил орчим бүртгэлтэй байсан. Тэр хугацаанд нийт 5 хүнтэй уулзсан. 5 хүнтэй уулзаад ямар байсан бэ? Би шууд үннээр нь хэлж болох уу? Тэгэлдээ болдгүй яах вэ? Би тэр үед нэг зүйлийг маш сайн ойлгосон. Гэрлэлт зуучлалын агентлагт бүртгүүлж байгаа дийлэнх хүмүүс гэрлэх зорилготой бүртгүүлдэг юм байлээ. Миний уулзсан хүмүүсийн дунд зүгээр л найзтай болмоор байна, уулздаг хүнтэй болмоор байна гэд бүртгүүлсэн хүн ч байсан. Тэр хүн таныг хараад таалагдаагүй болохоор тэгж хэлсэн гэж бодохгүй байна уу? Ямар амар хэлчих вэ та? Шууд сэтгэлээр унж штэ. Зүгээрээ, яагаад танд тэгж хэлснийг өнөөдөр ойлгоцгоё. Одоо хэдэн настай байлээ?
Би 34 настай. Насны үнэлгээнд дээр 3 он авлаа. Одоогоор хаана амьдарч байгаа вэ? Удахгүй нүүнэ орон сууцны урьдчилсан эрх авчихсан 10 жилийн урт хугацааны түрээсийн нөхцөлтэй тэр хугацаа дууссаны дараа худалдаж авах эрх гарч ирнэ. Тэр үедээ би өөрийн байраа болов уу, зарах уу, өөр газар руу нүүх үү гэдгээ шийдэж болно. Одоогийн байдлаар урт хугацааны түрээсийн байр гэсэн үг юм байна. Таны өөрийн байр биш юм байна, тийм үү? Гэхдээ ирээдүйд миний байр болох магадлал өндөр шүү дээ. Тэр бол таны бодол. Харин гэрлэл зуучлалын агентлагийн үнэлгээнд өөрийн байр гэж тооцохын тулд яг одоо өөрийн нэр дээр худалдаж авсан байх ёстой. Зээлтэй байсан ч болно. Гэхдээ худалдаж аваад өөрөө орж амьдарч байгаа байрыг л өөрийн байр гэж үзнэ. Урт хугацааны түрээсийн хөрөнгө гэж тооцохгүй. Тийм болохоор хөрөнгийн үнэлгээнд дээрээ та 2 оноо авлаа. Одоо мэрэгчлээ хэлээрээ. Би патентын өмгөөлөгч хүн. Патентын өмгөөлөгч юм уу? Үнэн дээр энэ салбарын хүмүүсийн жилийн орлого 90 сая воноос 100 сая вон давах нь амар биш байдаг. Урамшууллыг нь тооцохгүй үндсэн цалинг нь харах юм бол орлогын үнэлгээнд дээрээ та 3 оноо авах юм байна. За, та тэгвэл ямар сургууль төгссөн бэ? Пуан шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгссөн. Дараа нь Корео их сургуулийн хууль зүйн магистрт суралцсан. Боловсролын үнэлгээнд дээрээ та 4 оноо авлаа. Эцэг эхийн тань хувьд өндөр насны санхүүгийн бэлтгэл боломжийн хийгдсэн байна. Санаа зовох шаардлагагүй учраас ар гэрийн үнэлгээнд дээрээ та 4 оноо авлаа. Өндөр чинь хэд вэ? Миний өндөр 162. Өндөр 162. Окей. Жин хэд вэ? 70-аас бага зэрэг дээшээ гарсан. 70-аас бага зэрэг дээшээ гарсан. Окей. Үнэн дээр бусад нөхцлөөс илүү эрэгтэй хүний өндөр гэрлэл зуучлалын агентлаг дээр маш чухал үзүүлэлт болдог. 162 гэдэг намхандаа орно шүү. Уучлаарай. Би тойруулж хэлж чадахгүй. Эмэгтэйчүүд эрэгтэй хүний өндрийг маш их хардаг. Ядчил дундаж хэмжээнээсээ дээш байгаасаа гэж боддог. Тийм болохоор гадаад төрхийн үнэлгээнд дээрээ та 1 оноо авлаа. За ингээд нийт үнэлгээнд дээрээ та D оноо авлаа. Ерөнхийдөө мэрэгжил боломжийн орлогоч муугүй. Мэрэгжлийн ажил хийдэг болохоор энэ талдаа оноо сайн байгаа. Шашин шүтлэгтэй юу? Тийм ээ, би чуулганд явдаг. Чуулганд явдаг юм уу те? Тэгвэл таны уулзахыг хүсэж байгаа хүн чинь итгэгч байгаасаа гэж бодож гинүү эсвэл хамаагүй юу? Итгэгч хүн байвал сайн л байна. Гэхдээ таарч тохироод сэтгэл нийлээд явбал дараа нь хамт цуглаандаа явж болно гэж бодож байгаа. Тэгэхээр та эхнэрээ итгэгч болгоно гэсэн үг үү? Мэдээж нөгөө хүн өөрөө зөвшөөрвөл шүү дээ. Хэрвээ зөвшөөрөхгүй бол яах вэ? Тэгвэл дахиад л жоохон бодож үзэх байхаа. Шулуухан хэлбэл заавал итгэгч хүн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна тийм үү? Ийм нөхцөл тавьдаг хүнийг яг адилхан итгэгч хүмүүс хүртэл төгшөөдөг. Ийм үгийг би өмнө нь нэлээд сонсч байсан. Хоёр хүн үнэхээр бие биедээ дурлцвал нөгөө хүнийхээ дуртай зүйлийг аажмаар ойлгож хамтдаа хүлээж авдаг болно гэж боддог. Эсвэргээрээ таны ирээдүйн эхнэр буддын шашинтай байвал та дагаад явж чадах уу? Таны өөрийн логикоор бол гэх ёстой үстэй. Үгүй, тэр бол болохгүй. Тэгвэл чи намайг даг, би чамайг даахгүй гэж байгаа юм уу те? Үгүй, би тэгэж хэлээгүй. Гэхдээ та гэрлэл зуучлалын агентлаг дээр ирсэн бол ийм логиктой байж болохгүй. Заавал итгэгч хүнтэй суух байсан бол цуглаан дотроосоо танилцахгүй яасан. Яагаад энд ирж байгаа юм? Заавал итгэгч хүн байх ёстой гэсэн бодлоо хайж чадах уу? Бодож үзэх хэрэгтэй байна. Үгүй, бодож үзэж болохгүй. Би таныг орж ирсэн цагаас гадаад төрхийг чинь харлаа. Өндөр чинь эмэгтэйчүүд төдийлөн сонгодгүй талдаа байна. Дээрээс нь шашны ийм хүчтэй нөхцөл нэмэгдэхээр ямар эмэгтэй хүн тантай уулзах юм бэ? Тийм болохоор та одоо хүртэл хүнтэй уулзахгүй явж байна. Ийм байдлаараа бол үнэхээр уулзаж чадахгүй шүү. Гэхдээ би заавал цуглаандаа дагуулж явна гэж хэлээгүй штэ. Тийм л дээ. Гэхдээ дараа нь бодъё гэж хэлж байгаагаас чинь харахад эцэстээ та заавал нөгөө хүнээ дагуулж явах гэж тулгадаг болно. Тийм болохоор энэ асуудлыг одооноос маш тодорхой болгох хэрэгтэй байна. Би энэ нөхцлөө болиулчих юм бол үнэлгээ шууд өсөх үү? Үгүй ээ. Оноо чинь огт өсөхгүй. Таны бодит үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй. Гэхдээ та энэ нөхцөлийг хүчтэй барьсаар байвал таныг сонгох хүмүүсийн хүрээ улам багасна. Өөрөөр хэлбэл оноо нэмэгдэхгүй ч сонголтын боломж чинь өргөснө гэсэн үг. За тэгвэл одоо өөрт чинь таалагддаг хүнийхээ талаар ярь та. Гадаад төрхөөрөө бол нүүрэн тийм нэг бөөрн хідүү богино үстэй байх нь зохитог эмхтэй. Зан аашийн хувьд яриа сайн сонсож чаддаг, өөрийнхөө бодлыг шууд тулгадаггүй хүн байвал гоё байна. Насны зөрүүний хувьд тэгвэл ямар байвал тань таалагдах вэ? Надаас ихч байж болох ч хамгийн ихтэй 1 насаар л. За тэгвэл энэ дундаас хамгийн чухалчилж үзэж байгаа зүйл чинь юу вэ? Энийг яагаад ч хасч болохгүй гэсэн зүйл байна уу? Бүгдийг нь хассан ч энэ нөхцөлийг заавал тавина гэсэн зүйлээ хэлдэг. За байц юу байж болох юм болоо бодъё.
Хэрвээ тийм зүйл байхгүй бол зүгээр байхгүй гэд хэлсэн дээр шүү. Тийм ээ, тийм. Бүгдийг нь хассан ч болно. За бүгдийг нь хасч чадна гэж хэлсэн шүү та. Тэгвэл харин танд боломж байна. Ингэж бүх шаардлагаа сул тавьсан тохиолдолд хүнтэй уулзах боломж нээгддэг юм аа. Тэгээ эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүний гадаад төрхийг хардаг. Одоо үед мэрэгчлээ лэмчин боллоо гэдэг үе өнгөрсөн. Тийм болохоор би намхан эрчүүдэд үргэлж нэг зүйлийг хэлдэг. Заавал дасгал хий гэж хэлдэг. Яагаад гэвэл дасгал хийж ядаж энэ биеийнхээ харьцуулалт галбиртай анхааруул хамаагүй дээр харагдана. Биеийн галбирт дайжгүй бол таны боломж мэдэгдэхүйц өсдөг. Учир нь бусад давуу талууд чинь хангалттай сайн байна. Мэргэжил байна, боловсрал байна, ар гэрийн суур байна. Өөрийгөө зөв харуулж чадвал таныг үнэлэх зүйл маш их байна. Тийм болохоор таны хувьд хоёр зүйлийг маш чухалчилж анхаараарай. Нэгт шашны шаардлага тавихаа болох. Хоёрт дасгал хийж өөрийгөө сайн арчлах. Энэ хоёр дээр төвлөрөөд явбал илүү боломжтой болно. Би ч бас танд аль болох олон эмэгтэйг танилцуулж өгнө. Баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Сайн байна уу? Намайг Киммижин гэдэг. Ямар хөөрхөн бүсгүй ирэвэ. Баярлаа. Би их сандарч байна. Та өмнө нь гэрлэлт зуучлалын агентлагт бүртгүүлж байсан уу? Үннээ л хэлий. Бүртгүүлж байсан. Би хүнтэй танилцахдаа аль болох заяаны хань зам дээр гих үгэнд итгэдэг, амьдралын жамаар болно гэж боддог байсан. Гэхдээ одоо тэгж амьдралын жамаар хувь тавилангаараа явхад арай л оройтсон насан дээр ирчихсэн юм шиг санагдаад өнөөдөр та гэрлэлт зуучлалын агентлагийн талаас зөвлөгөө авч бүртгүүлэх гэж байгаа шүү дээ. Таны бодлоор та өөрийгөө A, B, C, D зэрэглэлийн алинд нь орно гэж бодож байна. Би үнэлгээ авбал сэтгэл их өндөр байх байхаа. Нас чинь би үнэлгээ авахд арай тийм ээ, наснаас болоод миний үнэлгээ нилээн буuna гэж мэдчихсэн юм аа. Зөвхөн наснаас болоогүй. Ерөнхийдөө таны оноог урьдчилаад тооцоод үзсэн. Та сандраад байгаа юм уу? Тийм ээ, би үнэхээр сандарч байна. За юуны өмнө та 1988 оных юм байна. 38-тай юм байна. Үннийг хэлэхэд эрэгтэй хүний насны үнэлгээ, эмэгтэй хүний насны үнэлгээ хоёр өөр. Эрэгтэй хүний хувьд 38 нас 3 оноо орчим авах боломжтой байдаг. Харин эмэгтэй хүний хувьд эндээс дахиад 1 оноо юм уу 2 оноо хасагддаг. Яагаад эмэгтэй хүнээс 1-ээс 2 оноо хасагдаж гин гэж бодож байна та? Төрөлтөөс болоод тэгж байгаа юм болов? Тийм ээ. Хүүхэд төрүүлэх боломжтой хугацаатай холбоотой. Тийм болохоор насан дээрээ та 2 оноо авлаа. Харин гадаад төрхийн хувьд бол та хуульчдын салбар дундаа бараг хамгийн дээд түвшинд орохоор хөөрхөн эмэгтэй байна. Эрэгтэй хүн тань руу ойртоход хэцүү, дэндүү, өндөр босго мэт мэдэрч болно. Чадвартай, боловсралтай бүх зүйл нь бүрдчихсэн. Дээрээс нь царай төрхөнч боломжийн. Тэгэхээр зарим ирчүүд бүр яриа өрнүүлж чаддгүй. Гэхдээ асуудал нь эмэгтэй хүн хичнээн үзэсгэлэнтэй байсан ч нас явчихсан бол оноо хасагддаг. Тиймээс гадаад төрх дээрээ та 4 оноотой байсан ч эрэгтэйчүүдийн нүдээр бол 3 оноотой гэж үнэлэгдэх магадлал маш өндөр шүү. Та яагаад түрээсийн байранд амьдардаг юм бэ? Харин тухайн үед байрны урьдчилгааны лөөр их гараад тэгээд түрээсийн байранд орсон. Тэгэхээр түрээсийн барьцаа хийх хэмжээний хөрөнгө бол танд байгаа гэсэн үг үү? Тийм ээ. Би ганцаараа амьдрах хэмжээний хөрөнгө мөнгөтэй. Окей, тэгвэл хөрөнгийн хувьд 5 оноо авлаа. Гэхдээ асуудал нь эмэгтэй хүн хөрөнгө ихтэй байх нь заримдаа бас сул тал болж хувирдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй шүү. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хооронд нь уулзуулж тааруулах шалгуурын зарчмын хувьд ярьж байгаа үстэй. Тийм ээ. Дээрэс нь таны ажил мэргэжил бол компани хуулийн зөвлөх өмгөөлөгч юм байна. Жилийн орлогоо хэлж болох уу? Урамшууллаасаа шалтгаалаад хэлбэлцдэг гэж ойлгож болно. Жилдээ 100 саяас 150 сая вон олдог. Боловсралч сайн байна. Ёнсэ их сургуулийг төгссөн юм байна. Боловсрал, ажил, орлого гэд бүх зүйл дээр маш сайн байна. Гэхдээ яг ийм өөршигчин төвшний орлого нөхцөлтэй ирчүүд ихэнх нь хүүхэдтэй болох талаар боддог учраас өөртөөгөө чацуу эмэгтэйтэй биш 31-ээс 35 насны эмэгтэйчүүдтэй өрсөлдөнө гэж бодох хэрэгтэй шүү. Боловсрал дээр та 4 оноо авлаа. Гэхдээ энэ нь бас эмэгтэй хүнд сөрөг тал болох тохиолдол олон гардаг. Жилийн орлого нь 100 саяас 150 сая воны хооронд гэж үзвэл энэ нь бас 4 оноо. Зарим ирчүүдэд их мөнгө олдог эмэгтэй дарамт болдог учраас 1 оноо хасагдж байгаа шүү. Ар гэрийн хувьд бол та 5 оноо авсан. Эмэгтэй хүний хувьд ар гэрийн оноо өндөр байх нь харин сайн тал. Та
Та өөрөө хөөрхөн болохоор нөгөө хүнийхээ гадаа төрхийгч бас их хардаг юм шиг санагдлаа. Нүүр царайнаас илүү өндөр бие хаа том байвал надад таалагддаг. Тэгэхээр гадаа төрх хардаг юм байна, тийм үү? Зөвхөн царай зүс харахгүй, үннийг хэлэхэд хардаг олон зүйл байгаа. За тэгвэл танд яг хоёр сонголт байна. Хэрвээ гадаа төрхч харна, бусад бүх нөхцөлийг нь харна гэвэл та гэрэлж чадахгүй. Залуу наснд үерхэд явж байхад эмэгтэй хүн янз бүрийн шаардлага тавьж болно. Гэхдээ та одоо 38-тай. Тантай өмнө үерхэж байсан залуучууд хэдэн жилийн дараа өөрөөс чинь залуухан 30 дөнгөж гарч яваа эмэгтэйтэй гэрлээд хүүхэдтэй болоод амьдарч явах магадлал тун өндөр. Эрэгтэй хүн үнэхээр гэрлэх тухай бодож байгаа бол илүү залуу эмэгтэй рүү тэмүүлдэг. Би танд өмнө хэлсэн гол шалтгаан нь хүүхэд төрүүлэх асуудал. Тэр магадлал маш өндөр. Тэгвэл гадаад төрхөөс өөр юуг хамгийн чухал гэж үздэг вэ? Би өөрөө их аимхай талтай хүн, тийм болоод тэрүү сүртэй мачо маягийн би мэднэ, би чадна, би ийм юм үзсэн гэж ярьдаг эготой ирчүүдээс жаахан имээдэг, айдаг. Тиймэрхүү эрэгтэй хүнээс зайс хийдэг. Би өөрөө яг л нэг хэвийн тайван хүн болоод тэрүү сэтгэл санааны савлгаа ихтэй ирчүүд надад их хэцүү санагддаг. Ууртай, огцом, ширүүн зантай эрэгтэй хүнд үнэхээр дургу. Яа, та чи ямар их шаардлага тавьдаг юм бэ? Үгүй огцон мууртай сэтгэл хөдлөл савлгаатай гинт дэлбэрдэг хүнд дуртай эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ асуудал нь таны хувьд буулт хийх зүйл маш их байна. Юуны өмнө гадаа төрхийн босгоо буулгах хэрэгтэй. Гадаа төрхийг хамгийн нэгдүгээр тавьдгүй. Ааш зан нь ямар хүн бэ гэдэг хамгийн номер 1-т. Хэрвээ зан чанар нь миний хүсдэг шиг байвал сэтгэл татагдана. Гадаа төрх бол дээр нь нэмэгдэж орхол зүйл. Үнэн дээр амьдралын замаар танилцж уулзсан ирчүүд донд яг миний хүсдэг төрхтэй хүн бараг байгаагүй. Агентээр дамжуулж уулзаж байгаа болохоор буулт хийж сурах хэрэгтэй гэдгээ ойлгож эхэлж байна. Тийм ээ, та үнэхээр буулт хийж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо хүртэл хүнтэй болж чадаагүй байхад цаашдаа бүрч хэцүү болно. Бас 38 хүрсэн учраас эрэгтэй хүнтэй уулзахад нас гэдэг асуудлыг огт тоохгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр та өөрөөсөө дээш хэд хүртэл эрэгтэйтэй уулзах чадах вэ? Өөрийгөө сайн арчилдаг хүн бол 10 насаар ах байсан ч болно. Өөрийгөө арчилдаг гэд та дахиад л гадаа төрх яриад эхэллээ. За тэгвэл хамгийн ихдээ 5 насны зөрүү байж болно. 5 насаа уучлаарай. Гэхдээ та 5 насаар ах хүнтэй ч уулзахад хэцүү. Яагаад гэвэл та одоо албан ёсоор 38-тай хүүхэд төрүүлэх боломжийн нас чинь өнгөрчихсөн байна. Тийм болохоор та өөрөөсөө 8-аас 10 насаар ах хүмүүсийг харах хэрэгтэй. 8-аас 10 ах хүн гэхээр хүнтэй суугаад салаагүй хүн байх болов? Ийм насны хүмүүс гэхэр мэдээж нэг яваад бүтлгүүтэд ирсэн хүмүүсийг оролцуулахгүй байх боломжгүй. Гэрлээд салсан хүмүүсийг ч бодож үзэх хэрэгтэй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Яг үннийг хэлэхэд та дөнгөж 30 гарч яваа эмэгтэйтэй яг зэрэгцээд суувал нүүрний арьс бие хаагээд хичнээн сайн арчлаач гэсэн илүү хөгшин харагдах нь ойлгомжтой. Тийм болохоор эрэгтэй хүний нүдээр та хөгшин харагдана гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би шууд ингэж хүчтэй хэлж байгаа шалтгаан нь та өөрийн мэдлгүй энэ нь ийм болохоор дургу, тэр нь тийм болохоор таалагдахгүй байх болохгүй байх гэд нөгөө хүнийхээ сул талыг төрүүлж харах магадлал өндөр байна. Байнга л сул талыг нь хараад байвал та хүнтэй уулзаж чадахгүй шүү. Тийм ээ, энэ миний хамгийн сул тал гэдгийг ойлгож байна. Хүнтэй уулзахаараа энэ хүнтэй суул яах вэ гэж байнга бодоод сул талыг нь төрүүлж хараад байдаг юм аа. Энэ хүнтэй нэг гэрт орвол энэ нь болохгүй юм байна, тэр нь болохгүй юм байна гэд яг л боддог шүү. Тийм ээ, гэрлэхэд энэ нь таалагдахгүй байна, тэр нь муу юм байна гэд сөрөг талаас нь төрүүлж харж эхэлвэл гэрэлж чадахгүй. Таны оноо бол үнэндээ нас гадаад төрхөөсөө болоод хасагдаад нийт оноо 23 гарч байгаа. Гэхдээ оноо өндөр байна гэдэг заавал танд ашигтай гэсэн үг биш шүү. Өндөр оноотой байвал сайн биш гэж үү? Эрэгтэй хүний өндөр оноо, эмэгтэй хүний өндөр оноо хоёр өөр утгатай. Ойролцоо оноотой хүмүүсийг хооронд нь уулзуулдаг юм болов уу гэж бодож исэн үгүй юм уу? Тийм биш ээ, тэгж бодож болохгүй. Яагаад гэвэл эрэгтэй хүн нас агсан ч хөрөнгө ихтэй бол асуудал бага. Харин эмэгтэй хүн хөрөнгөтэй байх нь зарим эрэгтэйчүүдэд дарамт болдог.
Дээрээс нь нас өндөр бол бүрч хэцүү санагдана. Тийм болохоор та аль болох их зүйлээ тавьж маш олон нөхцлөөсөө буулт хийж нөгөө хүнийхээ зөвхөн нэг давуу тал дээр нь ч болтугай төвлөрөх хэрэгтэй. Тэгж байж гэрлэх талаас илүү их боломж танд нээгдэнэ. Яагад гэвэл гэрлэлт зуучлалын агентлагт тань шиг өндөр үзүүлэлттэй эмэгтэйд танаас доогуур үзүүлэлттэй эрэгтэй хүнийг танилцуулдаггүй. Тэгэхээр та олон нөхцөл шаардлага хайж зөвхөн нэг давуу талыг нь харж сурвал би энэ хүний яг энэ давуу талд нь татагтаад гэрлэхээр шийдсэн гэж хэлэх боломж гарна гэж ойлгож болно. Таны оноо B зэрэглэлтэй гарч байгаа. Тэгвэл C эсвэл D зэрэглэлийн эрэгтэй хүнтэй уулзах бодолтой байгаа юу? Болно. Хэрвээ тэр хүн өөрөө хүсвэл бололгүй яах вэ? Зэрэглэл доогуур байна гэдэг заавал тэр хүн муу хүн гэсэн үг биш болохоор зүгээр л ямар шалгуураар оноо авсан, ямар нөхцөлтөө амьдарч байгаа, ямар зан төлөвтэй байна гэсэн өнгөцгөн хийж байгаа дүгнэлт болохоор надад бол зэрэглэл тийм чухал бишээ. Тийм ээ, яг зөв. Тэгэхээр таны хувьд хамгийн ихний зүйл бол одооноос эхлээд үгээр хэлбэлцдэг үерхэх хүн биш, яг гэрлэх хүн хайж уулзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та үерхэж байсан үеийнхээ шалгууруудаа толгооноос арилгах хэрэгтэй. Хоёрт тэр хүний зөвхөн давуу талыг нь харж сурах. Энэ хоёрыг маш сайн санах хэрэгтэй. Та чадах уу? Тийм ээ, чаднаа. Тэгвэл би ч гэсэн хичээж танилцуулах болно. Боломжтой бол олон хүнтэй уулзаад ирэх жил гэхэд хурмын өдрөө тоолчихсан байвал сайн байна. Тийм ээ, би үнэхээр гэрлэмээр байна. Тэгвэл ирэх жилдээ багтаад гэрлэх төлөвлөгөө гаргацгаая. Би танд олон хүн танилцуулж өгье. Өнөөдөр маш сайн ярилцлаа. Баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Намайг Хвансу гэдэг. Та өмнө нь гэрлэлт зуучлалын агентлагт бүртгүүлж байсан уу? Тийм ээ, төрийн албанд ажиллаж байх үедээ гэрлэлт зуучлалын агентлагт бүртгүүлж байсан. За тэгвэл одоо зөвлөгөөгөө эхлэе. Таны бодлоор та өөрийгөө ямар зэрэглэлтэй гарна гэж бодож байна? Миний бодлоор B-гээс C2-ын дунд хавцаа байх болов. За эхлээд таны насыг харъя. Би 32-той. Насны үнэлгээнд дээр та 4 он авлаа. Одоо амьдарч байгаа газрын чинь мэдээлэл дээр түрээсийн байр гэж бүртгэгдсэн байна. Тийм ээ. Тунжааг дүүргийн Сандуу хороололд амьдарч байгаа. Өөрийн нэр дээр байр, үйл хөдлөх хөрөнгө байгаа юу? Миний нэр дээр орон нутагт нэг байр бий. Тэрийг түрээслүүлдэг. Ямар үнэтэй байр вэ? 300 сая вон орчим болох байхаа. Зээл оролцуулж авсан байх тийм үү? Тийм ээ. 60-аас 70% зээл авсан. Бас найзтайгаа хамтран орон нутагт нэг жижиг худалдааны байранд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Найзтайгаа хийсэн бизнес дээр өөрийн чинь мөнгө ойролцоогоор хэдэн хувь нь орсон бэ? Бараг 10% нь ч хүрэхгүй байхаа. Тэгэхээр танд байгаа цэвэр хөрөнгө ойролцоогоор 100 сая вон орчим гэж харж болох уу? Тийм ээ. Тэр хавцаа. Хадгаламж, хувьцаа зэрэг хөрөнгө танд байгаа юу? Тийм зүйл бараг байхгүй. Бүгд үйл хөдлөх рүү орчихсон байгаа. За тэгвэл хөрөнгийн үнэлгээнд дээр та 5 оноо авлаа. Өмнө нь төрийн албанд ямар ажил хийж байсан юм бэ? Техникийн чиглэлээр 5 дугаар зэрэглэлийн төрийн албан агч байсан. Хэрвээ та 5 дугаар зэрэглэлийн төрийн албан агч хിവэрэ байсан бол үнэлгээ нилээд өсөх байлаа. Гэтэл та тэр ажлаа болсон юм байна. Ямар нэг шалтгаан байсан юм уу? Надад тохирохгүй байсан. Яг ямар шалтгаанаар тохироогүй юм бэ? Бүгд тохироогүй. Үнэн дээр мэрэгжлийн ажлаа таалагдахгүй байна. Орхиод гарсан чинь сул тал болж харагдаж болно. Одоо таны мэдээлэлээс харахад таныг жижиг компани захирал жилийн орлого нь 70 сая вон орчим гэж бичсэн байна. Компани чинь хэдэн ажилтнтай вэ? 5 хүн ажиллаж байгаа. Ажилтны чинь тоогоор харахад жижигхэн компани. Тэгээд ч ийм компани хизээ хаалгаа барих нь мэдэгдэхгүй. Тийм ээ, магадгүй маргааш хаалгаа барьж болно. Тийм болохоор эмэгтэйчүүд сонголт хийхдээ хамгийн түрүүнд эрэгтэй хүний тогтвортой эдийн засгийн нөхцөл байдлыг хардаг. Жижиг компани захирал жилийн орлого 70 сая вон гэдэг бол тийм ч муу тоо биш ч гэсэн эмэгтэйчүүдийн зүгээс найдвартай сонголт гэж харах магадлал тун бага байна. Энэ хэсгийг та өөрөө сайн ойлгож явах хэрэгтэй. Ойлголоо. За эцэг эхийн тань хувьд өндөр насны бэлтгэл асрах боломж хангагдсан уу? Тийм ээ. Аав ээж хоёр маань надад үргэлж бит хоёрт битгий санаа зовоороо гэж хэлдэг. Аав ээж хоёр чинь Сөүлд байртай, дээрээс нь Чонжууд бас байртай юм байна штэ. Тэгвэл ар гэрийн үнэлгээнд дээр 3 оноо авнаа. Сургууль, Ёнсэ их сургуулийг төгссөн юм байна. Дээрээс нь та их өндөр юм байна. Өндөр чинь хэд вэ? 189. За та тэгвэл насан дээрээ 4 оноо авлаа. Гаднах төрх дээрээ 4 оноо, хөрөнгө дээрээ 5 оноо.
жилийн орлого 2 оноо, ар гэр бүл дээрээ 3 оноо, боловсрал дээрээ 4 оноо. Нийлээд ерөнхий үнэлгээ C зэрэглэлтэй гарлаа. За тэгвэл одооноос таны хүсдэг хүний талаар ярил л да. Та ямар эмэгтэйг сонирхдаг вэ? Би нэг юм хүсдэггүй. Зүгээр л гадаад төрхөөрөө миний сэтгэлд нийцдэг байхтал болно. Тэгэхээр эхний ээлжинд гадаад төрх чухал юм байна. Ямар төрлийн гадаад төрх таалагддаг вэ? Тэрийг яг ингэн тэгнэ гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ хүмүүс ингэж хэлэхээр миний яриаг амархан ойлгодог. Миний хамгийн дуртай жүжигчин Пак Бо Ён байсан. Намайг дунд сургуульд байхад дараа нь T-Ara-гийн Jiyeon таалагддаг болсон. Хэрвээ үнэхээр хөөрхөн бол ажилгүй байсан ч болно гэж бодож гин үү? Надад хамаагүй. Өөрөөс чинь ихч байсан ч хамаагүй гэж үү? Тийм ээ, хамаагүй. Өөрөөс чинь 15-аар ихч тэгсэн мөртлөө ажилгүй бол яах вэ? Надад таалагдчихлаа гэвэл хамаагүй. Гэрлээд салсан хүн байсан ч хамаагүй юу? Надад таалагдчихвэл тэр ч бас хамаагүй. Хөөрхөн л бол бусад бүх зүйл нь хамаагүй гэж ойлгож болох уу? Би зөвхөн гадаад төрөх гэж хэлсэн шалтгаан нь зан чанар бол уулзаж байж л мэдэх зүйл болохоор тусдаа асуудал гэж харж байгаамаа. Мэдээж яриа таарах уу, зан ааш ямар вэ гэдгийг харна шүү дээ. Харин тэдгээрээс гадна объектив үзүүлэлтүүд гэж байгаа шүү дээ. Царай төрх, орлого, ажил, боловсрол, шашин гэх мэт тэр дундаас бол би гадаад төрхийг хамгийн эхэлж харна л гэж яриад байгаа. Гадаад төрхөл хардаг хүмүүс гэрэлсний дараа буцаад салсан тохиолдол бодсноос их байдаг шүү. Хэрвээ та гадаад төрх дээр жаахан буулт хийж чадвал, жишээ нь ажил мэргэжил эсвэл мөнгөний талаарх зөв ойлголт гэх мэтийг харж чадвал гэр бүлийн амьдрал дээр илүү хэрэгтэй байх тохиолдол их. Та гаднах төрх дээр жаахан буулт хийж чадах уу? Мэдхгүй юм аа. Би зүгээр л гэрлэхийн төлөө гэрлэхийг хүсэхгүй байна. Хэрвээ хүн гадаад төрх дээр хит их гацчвал гэр бүлийн амьдралд илүү чухал байдаг бусад зүйлсийг алдаад өнгөрөх магадлал өндөр. Тэгэхээр гадаад төрхөөс өөр зүйл харж чадах уу гэдгийг л би одоо шалгах гээд танаас. Би бусад зүйлийг огт харахгүй гэсэн үг биш ээ. Эцсийн дүндээ хүний зан чанар гэдэг чинь бас бүхэлдээ багтны үстэй. Ярьж үзчихэж л мэдэгдэх байх та. Таны ярианаас нэг зүйл маш ойлгомжтой мэдрэгдэж байна. Та их хамгаалттай ярьж байна. Өөрлөө чин дайрч магадгүй зүйлсийг урьдчилж хаах гээд байгаа юм шиг харагдаж байна. Түүнчлэн яг гол хэсэгтээ орж ярих гэхээр таныг яг мэдий гэхлээр тодорхой хэлэхгүй бултаад байгаа зүйлс ч олон анзаарагдлаа. Иймэрхүү байдлаар та хүнтэй харьцдаг бол эмэгтэй хүнтэй танилцахад үнэндээ амаргүй байна шүү. Хэрвээ хэн нэг надад үнэхээр таалагдвал би ингэж ярихгүй. Зөвхөн надтай л ингэж ярьж байгаа юм уу те? Тийм ээ. Би одоо ямар тантай болцож байгаа биш шүү дээ. Гэхдээ та надад ярих ёстой. Тэгжээж би танд тохирох хүнийг танилцуулж өгнө шүү дээ. Би танд танилцуулдаг юм. Тэр ч тийм л дээ. Би танилцуулж өгөх хүн та харилцааны тал дээр хамгийн доод түвшинд байна. Бүр үнэхээр муу байна. Миний танд өгөх зөвлөгөө бол нэгт гадаад төрхийг зөвхөн зургаар хараад дүгнэхгүй байх. Хоёрт эхлээд заавал уулзаж үзээд сэтгэлээ нээж ярилцах хэрэгтэй. Үнэн дээр би үүнийг нэлээд удаан хугацаанд хийж үзсэн. Яагаад гэвэл ийм зөвлөгөөг би маш олон удаа сонссон. Өөр гэрлэлт зуучлалын менежерүүдээс ч яг л ижил үг сонсч байсан. Тэгээд үнэхээр хүн бүртээ уулзаж үзсэн, яриач хийж үзсэн бүтэтгүн байна лээ. Нэг л сонин миний хан босчихсан мэдрэмж авдаг. Тийм ээ, та өөрийнхөө сул талыг мэдж гин гэдэг маш сайн байна. Манай талаас танд янз бүрийн төрлийн хүмүүсийг илүү олон танилцуулж өгч үзье. Би эмэгтэйчүүдийг голж шилээд уулзахгүй гэж огт хэлээгүй шүү. Шууд л бүгдийг нь yes гэж хүлээж авахгүй л гэдгээ ойлгуулах гэсэн. Эхэндээ таалагдахгүй байсан ч дахиад уулзаж үзээд илүү ярилцаж үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ юу ч байсан бүгдд нь заавал yes гэж хэлж хичээх ёстой гэвэл би бол тэгж чадахгүй. Ойлголоо. Тэгвэл бид ч бодож тунгаагаад танд таалагдах эмэгтэйг танилцуулаад явах болно. Баярлаа. Олон хүнтэй уулзаад сайн хүнтэй уулзраасаа гэж хүсье. За ойлголоо. Баярлаа. За та бүхэн бичлэгээ үзлээ. Ямархуу санагдав. 35 наснаас дээш гарсан хүмүүс бол бүр нэлээд сэтгэл санаагаар унсан сууж гинөө. Хүү гайгүй юм манайхаа. Зүгээр үсттэй. Сэтгэл санаагаар унж болохгүй шүү бүгдээрээ. Зүгээр үсттэй. Зүгээр. Би энэ бичлэгийг үзэж байхдаа энэ хүмүүсийн өмнөөс нүүр ямар их улаа бүр нэр үзэхэд бас хэцүү нэвтрүүлэг байлаа шүү. Яагаад гэвэл надад байгаа тэр юмнуудыг яриад байгаа байхгүй. Тэгээ хүн нөгөө нэг яг өөрийнхөө төрхийг харахаар бас нэг тийм ичих мэдрэмж төрдөн шүү дээ. Тэгээ та нар ч гэсэн яг үннийг тэгсэн л үсттэй. Одоо яг дөнгөж 20 гарч яваа тэ охтуу залуучууд маань бол энийг үзээд нэг тийм гэд нэг сүртэй хүлээж авааг бах 30 гарсан хүмүүс бол энэ нэвтрүүлгийг үзээд ямар амар бэ үгүй
Бүр нэлийн сандарцгаасан баха. За тэгээ та бүхэн гоо сэтгэл хэсэг дээр ер нь хэдэн оноо авч ийн бичиж үлдээгэр заяа. Би тэдэн настаа би хэдэн оноо авлаа гэд. Тэгэх юм бол аюу сонирхолтой байх. Тэгээ би өөрийнхөө хэдэн оноо авсныг яг өөрөө дүгнж үзсэн байхгүй. Тэгэхээр насны хувьд тэгэхээр би ч одоо 38 тааш шүү дээ. Тэгэхээр насны хувьд 35-аас дээш гарсан л бол ер нь бол CD үнэлгээ аваад байгаа байхгүй. Тэгэхээр би бол нэг насныхаа хувьд за эрэгтэй хүн юм байна гэд те бас өөртөө насныхаа хувьд нэг D үнэлгээ өгч ил да те нэг 3 оноо авцаа өгчт юм уу? Насан дээр эмэгтэй хүмүүс бол 38-ын гот бол бүр нэлийн муу үнэлгээ авч байгаа шүү дээ. CD рүү ороо авчиж байгаа. За тэгээ гаднах төрхийн хувьд болохоор би яг өөртөө мэдэхгүй байна. Яг ямар үнэлгээ өгөх вэ? Яг би өөргөө тийм нэг юм царайлаг гой залуу гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ бас өндрийн хувьд бас гайгүй шүү дээ. 177 см гэдэг чинь одоо нэг эрэгтэй хүний дундаж өндрөөс давчиж байгаа байхгүй. Энэ гэрэлтийн агентлагт бүртгүүлж байгаа дийлэнх эмэгтэйчүүд юу гэж хэлдэг вэ гэхээр эрэгтэй хүний өндөр нь ядаж 170-аас дээш эрэгтэй хүнтэй уулзмаар байна гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ч одоо бас тэрийг нь бас давчлаа шүү дээ. 177 гэдэг чинь бас дайжгүй. Тэгээ нэг биеийн пропорц галбирын хувьд бас дайжгүй цааш гэн те. Жимэнд явдаг тэгээд бас болчин шөрмөс хөөрхөн байгаа. Тийм болохоор гаднах төрх дээрээ царай зүс биш шүү. Ер нь зүгээр өндөр тэгээд энэ биеийн галбир дээрээ бол нэг бас их зүйн те. Энэ ихчтэй, энэ захирал ихчтэй өөртөө очиж уулзаж нэг ингэж ярилцаж үзчихсэн яа пят нойлдуулах. Би өөрийнхөө хувьд бол за нэг 4 оноо өгч. За тэгээ та бүхэн битээ тэгээд ёо өөрийнхөө гаднах төрхтэй 4 оноо өгөхдөө тэгээ хараад ороод ирвэ. За боли 3 оноо өгч. За тэгээ дараа нь болохоор жилийн орлого гэж байгаа байхгүй. Энэ жилийн орлого дээр бол би шууд D үнэлгээ авна. Яагаад гэвэл жилийн орлого гэдэг яг энэ гэрлэл зуучлалын агентлууд бүртгэж авахдаа эрэгтэй хүний тууштай ажил тууштай орж ирж байгаа сар болгон орж ирж байгаа тэр цалин ярьдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би ч одоо Солонгост миний мэрэгжил одоо юу вэ гэд хин нэг хүн надаас асуух юм бол би freelancer одоо нэг солонгос акцентаар ярьчих. Тэгэхээр гэрлэл зуучлалын агентлагийг бол энэ мэрэгжлийг мэрэгжил гэж авч үздэг. Наа чин бол ёстой тогтургүй те хизээч хинч биш болж болохоор те наа чин бол мэрэгжил биш. Нөө наа чин бол орлого биш. Та мөнгөгүй хүн. Тэгэхээр жилийн орлого бол зүгээр шууд D авч байгаа байхгүй юу? Шууд бараг те 0 оноо. Гэхдээ арайч 0 оноо өгдөг юм бэлээ. 1 оноо. За тэгээ ар гэр бүлийн хувьд хэр чинь нэг ээж аавыг асуугаад байгаа байхгүй юу? Ээж аав чинь хөрөнгө мөнгөтэй юм уу? Байр орон сууцтай юм уу те? Тэгээд ээж аав чинь өөрсдөө одоо хөгшрөөд 60 70 гараад өөрсдөө аваад явчих тийм чадвартай хүмүүс юм уу? Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай монголчууд эцэг эхчүүдийгээ өөрсдөө асраад явдсан шүү дээ. Гэхдээ солонгосчууд ер нь дийлэнх хөгжилтэй улс орнууд яадаг вэ гэхээр Юян Пён гэж байдаг байхгүй юу? Эцэг эх нь нас ахаад ирэнгүүт асрамжийн газар, амралтын газар ч юм уу тийм эмнэлэг рүү авчиад өгчдөг. Тэгээ тэр эмнэлэг сар болгон мөнгө төлдөг. Тиймэрхүү эмнэлэг, асрамжийн газар, тиймэрхүү амралтын газрууд нь бүр нэлийн үнэтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр нь бэлтгэгдсэн үү, хангагдсан уу гэдгийг л тийм асуугаад байгаа юм л да энэ агентлагаас. Тэгэхээр ар гэр бүл чинь ер нь танд туслах боломжтой юу? Ээж аав чинь хөгсөрчөөд өөртөө аваа явчих чадах уу те? Айсгуул таныг зовоогоод авах уу те? Ээж нь одоо инглиштэй, тэглэштэй тэгээ ээжигээ эмнэлэгт үзүүлээд ихэлтэй ээж нь эмнэлэгт тмээр нэгээр таныг ингэж зовоодгүй гэдгийг амар чухалчилж асуудаг юм билээ. Тэгэхээр миний хувьд ар гэр бүл тийм миний хувьд шударгаар хэлэхэд ар гэр бүл дээрээ 1 оноо тий 1 оноо л авах юм байна би. Тэгээ дараа нь боловсрал тий мэрэгжил боловсрал. Саяны энэ захирал эмч нэг чухал зүйлийг хэлж байгаа байхгүй юу вэ гэхээр нэг эмч эмэгтэй хамгийн түрүүнд гарсан шүү дээ. Мэрэгжлийн хувьд эмч хүн гэдэг вау алгаад ашгаар шүү дээ. Гэхдээ наа чин тий энэ гэрэл зуучлалын төвд тийм өндөр оноо авахгүй. Яагаад вэ гэхээр ямар нэг их сургууль төгсөөд мэрэгжил эзэмшсэн бол тэр мэрэгжлээ ашиглаж ээж тэр мэрэгжлийн чинь үн цэн гарч ирнэ. Тэр мэрэгжлээ ашиглаж ээж цалин авна штэ доктортой. Гэхдээ та их сургууль төгсчөөд тэр мэрэгжлээ ашиглаж чадахгүй бол тэр чинь мэрэгжил боловсрол тооцохгүй. Та эмч хүн байсан ч гэсэн C оноо авна гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний мэрэгжил боловсролын хувьд би бизнес маркетингаар төгссөн штэ. Бизнес маркетингийн ажлаа би яг одоо хийгээд явахгүй байгаа байхгүй. Тэгэхээр миний энэ боловсролын оноо ч гэсэн ер нь C, D. Гэхдээ C гэж хэлж байгаа шалтгаан нь яг энэ маркетинг гэдэг мэрэгжлээ одоо энэ YouTube гэдэг чинь бас нэг маркетинг байхгүй. Энэ YouTube суугаараа дамжуулаад маш их олон байгууллагын маркетинг хийж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр яг энтэй уялдуулаа за яг D авч яхаар C өгчигээд өөртөө C оноо өгсөн шүү. За тэгэхээр миний ер нь ингээд яг нийт оноог нийлүүлээд харах юм бол би D оноо авч байгаа байхгүй. D оноо. D. Та бүхэн ч гэсэн өөрсдөө дүгнэлт хийсэн байх те.
ямар оноо авсан, A авсан уу, B авсан уу, C авсан уу, D авсан уу гэдгээ яг илэн далангуу яг чин үнэнчээр бичиж үлдээгээрэй заяа. Ялангуяа 30 гарсан хүмүүс. Тэгээ бас үе тэнгийнхаа андуудтаа гэж хэлэхэд битгий сэтгэлээр унаарай. Энэ зүгээр гэрлэлт зуучлалын агентлагт бүртгүүлэхэд тавьж байгаа нөхцөл шаардлага болохоос биш, энэ тавьж байгаа нөхцөл шаардлага үнэлгээгээр та эзэж өөрийгөө хэмжиж болохгүй шүү. Таны үнцэн, таны үнэлгээг хэн нэгэн гаднаас өгдөг юм биш. Та өөртөө л өгөх хэрэгтэй. Түүнээс бол гаднаас таны хэн нэгэн чи ийм штэ энэ дээрээ тийм байна, ийм байна гэж хэлээд ямар ч хэрэггүй. За тэгээд та бүхнийг бас те үе тэнгийнхнийгаа бас хитрхи сэтгэлээр унтсан байх болов гэд жоохон те сэтгэлийн оп болгож өглөө шүү. За тэгээд өнөөдрийн имшлэг таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. Хүсэх юм бол дараагийн хэсгийг орчуулад өгч болно шүү. Энэ дээр бас амар хүмүүс зөндөө оролцсон билээ. За тэгээд өнөөдрийн имшлэгтэй хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.